Сайн байцгаана уу найзуудаа. Өнөөдөр бид маш чухал сэдвийн талаар ярилцах гэж байна. Чанартай боловсрол. Энэ бол доктортой өвчлөлийн зорилтуудын дөрөвдөх зорилт юм. Боловсрол бол хүмүүст мэддэг олж авах боломжийг олгодог үйл явц юм. Манай нийгэмийн үнэт зүйлс, соёл нь нийгмийн ур чадварыг бий болгож, насанд хүрсэн хойно янз бүрийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай сургалтуудыг авч боловсрол эзэмшдэг. Энэ бүхэн чанартай боловсролыг эзэмснээр хүмүүс бид сэтгэл хангалуун, бие даасан амьдралд хүрэхэд нэн чухал. Өсвөр насны хүүхэд, өсвөр насныхны үндсэн эрх, дэлхийн өнцөг булан бүрт байгаа насанд хүрэгчид тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих явдал юм а.